ярьж байна. За мэдээж эдийн засаг нийгмийн үндсэн үзүүлэлтүүдийн бодит боломж, хуулиар тусгайлан зохицуулсан уялдаа хязгааруудаа багтаа төсвийн хүрээний мэлгэдлээ боловсруулж орж ирсэн байна. За тийм учраас энэ төсвийн хүрээний мэлгэдэлтэй тулгуурлаж биднээс төсвөө боловсруулж байгаа. Энэ талаас бид нэлээд их цагаан авч байна л да. Тэгэхээр төсвийн хүрээний мэдэгдлийг хангах хүрээнд бас бодмоор анхаармаар байгаа ийм зүйлүүд байгаад байгаа юм. Гишүүд маань тал бүрээс нь нэлээд нухацтай ярьлаа, олон сайхан санаа юмнууд өчигдөр бол гарна лээ. Тэгэхээр энэ улс орны эдийн засаг нийгмийн хөгжлийг хангах том төслүүд, бүтээн байгуулалтын ажлуудаа бид өрнүүлж байгаа. Гадаад улс орнуудтай харилцаа хамтын ажиллагааны хүрээнд тодорхой төслүүд дээр хөрөнгө санхүү татаж байгаа. Зээл энүүнийхээ ашиглалтыг бид сайжруулах ёстой. Жишээ нь газрын тус боловсруулах үйлдвэр гэхэд 2027 оны 1-р улиралд бараг багтааж ашиглалтанд оруулахаар зорж байгаа. 1.7 тэрбум долларын зээл ашиглалт байгаа. Одоогийн байдлаар 30 орчим хувийн ашиглалттай гэж ингэж урьдчилсан тооцоо гардаг. Тэгэхээр үлдэгдлийг 26 он дээр ахиу ашиглах ёстой бид. Тэгж байж сая энэ үйлдвэр төлөвлөгдсөн хугацаанд ашиглалтанд орох ёстой. За энийг дагаад тодорхой төсвийн тэнцлийн зөрүү буюу алдагдал гарч байгаа. Би энүүнийг зөв гэж ойлгож байгаа. Энэ төсвийн алдагдал гэдэг бол ямар агуулга, ямар бүтцээр гарч ирж байна гэдгийг илүү харж ирээдүйд энэ улс оронд хөгжлийг дэмжих, бас нэмэн өртөг төсөв төвлөрөх орлогыг нь бааз сүрийг өргөдөхөд чиглэсэн өөрийгөө аваа явуулахаар ийм арга хэмжээнүүд рүүгэн бол бид аль болохоор өртөг хямдтай их усүрүүдийг татад дайчлах, түүнийг бүрэн богино хугацаанд ашиглах асуудал руугаа анхаарлаа төвлөрүүлж ажиллах ёстой. Тийм учраас би энэ талаас нь харж энэ төсвийн хүрээний мэдэгдлийг ер нь бид тооцоо судалгаагийн хэлцүүлгүүдийн төвшөнд дахиж нэг анхаарч хянж үзээд дэмжих нь зүйтэй юм байна гэсэн ийм бодол санаатай байна гэдгээ нэгдүгээр хэлмээр байна. Хоёрдугаарт эдийн засгийг төрөлжүүлэх, олон тулгууртай болгох тухай их ярилцгааж байгаа бид хэд. Тэгэхээр энэ боловсруулах гэдэг юм уу, аж үйлдвэрийн хувьсгалын чиглэлийн имийг жоохон ахиу явуулмаар байна. Ингийн тулд тооцоо судалгаануудаа нэлээд нарийсгамаар их. Заримдаа би бодоод их. Энэ биднүүсийн бариад байгаа бодлого дэндүү бодлогын чиглэл дээр тулгуурлагдчихад ажлын баримт бичиг талынхаа имийг орхигдуулаад байгаа юм биш үсттэй. 5 жилийн үндсэн чиглэл гэж ер нь байх юм уу? Эсвэл 5 жилийн төлөвлөгөө байх юм уу? Төлөвлөгөө нь өөрөө харилцсан баланс тэнцлүүдээр барьсан тооцоо судалгааны хавсралтуудаа хангасан, тэгээд тэрнийг барьж ажиллаж байж энэ улс орны хөгжил илүүтэй урагшлах ёстой юм биш үсттэй. Энэ юмнуудыг ер нь бид бодох ёстой юм биш байгаа гэсэн ийм бодол санаа байгаад байх юм. Энүүнийг нэг анхаармаар гэж. Дараагийн нэг зүйл, энэ өнгөрч байгаа зун нэлээд нутаг орнуудаар гантай дандаа газар тариалангийн бүс нутаг бол нэлээд гантай орчихлоо. Өнөө За улсын хурлын гишүүн Пүрвийн Батчимг